За guys. Яг одоо чи дээр ганцаараа унах гэж байна чи инкнээсээ. Өөрийг ганцаараа. Тэгээ манай найз надаа хань болоод байж байна. 3 цаг хүртэл. Тэгээ 3 цагаас хойш ганцаараа амьдрнаа гэсэн. Ямар бас. Биндуулангатлах цасыг хайлуулж чамайг ирүүлж аваа гэсэн зорилго хаач зөвхөн насан туршдаа үлийн үчиудий чи гихтээ чи надад хэлсэн үгс бүрчин би Ойра харасаар олон алдаж бүхний шинэрэглэн За одоо цаг 5 цаг 44 минут болж байна. Тэгээд сая манай 2 найз ирээд тэгээд манай 1 найз байгаадсэн шүү дээ. Тэгээд бид дөрөв байж тэгээд сая нөгөө хэд маань нөгөөдөл маань 2-3 цагийн өмнө явж өгөө. Тэгээ манай найз маань сая надаа бараа өрхөд туслаа. Тэгээ сая яваад өгсөн. Тэгээд сая би тэнд буузаа тавьчаад эднэрийг өөрчгөөд тэгээд одоо сууж байна. Ер нь бол ингээд GS-д ажиллах ямар хуу вэ гэж хүмүүс ер нь бол амар их асуусан. Тэгээд GS-д ажиллах ер нь бол хамгийн нэгдүгürt бол хариуцлагатай байх хэвээр, хоёрдугаарт нойроо ер нь бол сайн авах хэвээр. Тэгээ гуравт цэвэрч явах хэвээр. Тийм. Яг энэ гурыг баримтлсан багт үнэхээр чи бол шилдэг ажилтан болно гэхгүй тий. Тэгээ ер нь бол шөнөө чинь гарах нь ер нь хамгийн хэцүү нь яагаад вэ гэвэл ингээд орой хүмүүс унтдаг штэ. Тэгээд орой ингээд унтахгүйгээр өглөө алтал ингээд твчнэ гэсэн үг ингээд дэлгүрээ хараад тэгээ орой унтчих юм бол тэгээд хүмүүс орж ирэх хулгайг гарчиж магадгүй учраас тэгээд юм байж байгаа байхгүй юу? Ер нь бол хамгийн хэцүү ээлж нь бол ер нь бол шөнийн ээлж. Өмнө бүр нойр хүрээд би бүр солиорч явж байна. Гэ үе ингээд так гэд юм дуурайд идэг. Би ер нь бол орж ирээд нэг амар удаагүй. Ер нь бол жоохон удсандаа бол орхон ч орно. Бараг сар гаруул болчихно. Тэгээд энд ажиллаад ер нь бол миний нойр ер нь бол амар солигдсон. Орой унтаж чадхаа байсан. Тэгээд өдөр нь ер нь амар унтах гэдэг болчихсон байлээ. Тэгээд тийм ээ. Унтах гэдэг болчихсон гэхгүй. Яг одоо жигнэсээ 5 цаг 50 минут болж байна. Хүүхдүүд ер нь бол яг тиймэрхүү ойлголт байдаг. 16 нас өрөөд иргэний үнэмлэхээ авсан л бол ажил хийх хэрэгтэй гэж эцэг эхийн зөвшөөрөлтөл бол гэж ойлгодог. Үгүй ээ хүүхдээ чи үнэхээр буруу ойлгосон байна. 18 нас хүрч ийж нийгмийн даатгал төлөх хэрэгтэй болж чи ажил хийх хэрэгтэй болно гэсэн үг. Яг зөв.